За энэ асуудал нэг шин зүйл биш юм аа. Яагаад тэгэхээр өнгөрсөн парламент дээр энэ асуудал яригадаад нийгмийн бодлогын байнгын орон дээр нэр бүхий 4 гишүүн одоо энд сууж байгаа баяр сайхан гишүүн тухайн үед гишүүн байсан. Санаачлаг гаргаад тэгээ мөнхцөг гишүүн за оюунчим гишүүнлөө хэмлээ. Ингээ бид дөрөв санаачлаад өргөн барьжсэн. Энэ хууль юу н хаана явна вэ? Яг энэ захим орчинд хүүхд хамгаалах тухай хуулийг өргөн барьсан. За одоо дөрвөн яам хамтраад энэ асуудлыг бас цаашдаа хуулийн төслийг оруулж ирэх юм байна гэж ойлголоо. Тэгэхээр энэ өргөн баригдсан хуультай концепцээр яаж одоо нийлж байгаа вэ? Өөрчлөгдөж байгаа үзэл баримтлалын өрөөнд өөрчлөгдөж байгаа нь юу вэ гэд нэгт. Хоёрт ер нь бол техникийн боломжийн өрөөнд ер нь яг ингээд насан туршид насны хязгаар заах юм байна. Хаах болцоо боломж байгаа юу? Бид нар чи одоо ер нь бол бас л хүүхдийн нэг талаасаа эрхийг хязгаарлах. Хязгаарлна гэдэг бол нөгөө талаасаа бас сөрөг үр дагаврыг авчирдаг. Тэр тусмаа бид нар чинь бол одоо энэ мэдээлэл технологи өндөр хөгжсөн ийм нийгэмд амьдарч байна. Одоо энэ хүүхдүүдийг гар утсгүйгээр энэ тэр яриад байгаа Facebook, тэр одоо Instagram, TikTok-гүйгээр одоо төсөөлөх арга болчиход байна шүү дээ. Бүр энэ бол нэг амьдралынх нь нэг хэсэг болцсон байна. Хүүхдүүдийн. Одоо энэ утасгүйгээр гэдэг юм уу, энэ одоо аппликейшнгүйгээр одоо төсөөлөх арга болчиход байна шүү дээ. Яг үнэ хэлэхэд. Тэгэд энийг одоо бид нэр хязгаарлах гэж байна. Инхээр сөрөг үр дагавар юу гарах вэ гэдэг та бүхэн бас тооцож үзсэн юм байна уу юу? Магадгүй зүгээр эрэг талаас бол зөндөө олон асуудлууд гарна. Бас хамгаалалт талаас олон асуудлууд гарна. Тухайлбал одоо хятад улс гэдэг чинь бид нар урд одоо хөрш маань AI гэдэг юм чинь хиймэл оюуны чинь сургалтынхаа хөтөлбөрт оруулж ирж шүү дээ. Сургалтын хөтөлбөрт бүр тусгаалan AI-ийн хичээлийг заах гэж байна. Тэг ингээд дэлхийн нийт чинь өөрөө бол ингээд энэ мэдээлэл технологиор бүр ингээд хол тасраад явчихж байна. Тэгэхээр бид нар энэ хуулийг гаргалаа гэхэд сөрөг үр дагавар гарах тэр эрсдлийг тооцож үзсэн үү гэдэг ийм тооцоо судалгаа хийсэн үү гэдэг. Нөгөө талаас түрүүн тэр номжим гишүүний асуусан асуултан дээр угаасаа энэ Facebook чинь анх уул тэр оюутнуудын хичээл даалгавраа хийхэд л зорилгоор л байгуулагдсан юм байгаа шүү дээ. Аппликейшн. Тэгээд сүүлдээ ингээд дэлхийн нийтийн харилцааны юм бол. Тэгэхээр одоо энэ хичээл сургалтын үйл ажиллагаанд гар утас энэ одоо Facebook, Messenger чатын оролцоо асар их байгаа шүү дээ. Түрүүн хэлжсэн. Энэгүүгээр одоо сургалтын үйл ажиллагаа явуулахад бас л хүндрэлтэй бол. Нэмхүү. За хэдгээр микрофон, 8 дугаар микрофон. Наранбаяр сайд. За тэгэхээр 24 онд бас таныг сандаг очир гишүүн таныг бас их хурлын гишүүн байхад баяр сайхан гишүүн гэдэг улсын хурлд өргөн барьсан хуулийн төсөл байдаг. Тэр нь цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай гэдэг. За энэ хуулийн төсөл бидний ойлгосноор бол хүүхэд хамгааллын тухай хуулийнхаа 25 дугаар зүйл нэлээд сайн тусаад ингээ энэ 25 дугаар зүйл дотор нь бол цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нэлээд олон заалтууд орсон байдаг. Бидний бас гол юм нь бол яг энэ үзэл баримталтай бол харшилдах зүйл бол огт байхгүй. Эсвэргээрээ илүү тодорхой болгож эхэлж байгаа. Юуг нь хязгаарлах юм? Яаж одоо оролцоог нь зохицуулах юм? Хүүхдийн оролцоог. Ийм л асуудал. Тэгэхээр бид бол бүрэн одоо хаагаад ингээд яаж байгаа юм биш. Тодорхой ийм сөрөг үр дагаварт хүргэж болцсохгүй гэсэн ийм SNS орчиндх ийм тодорхой юмыг хаахаас биш хүүхдийн интернет орчин сурах эрхийг бол огт хүндэхгүй. Тэгэхээр өнөөдөр жишээл боловсролын яамнаас EduTech-гээл математикийн одоо яг энэ сургалтын платформыг хэрэгжүүлж байна. За өнөөдөр бас энэ Pearson гээл хөтлөр байна. Бас л одоо шууд дижитал хэлбэрээр суралцах боломжоор хангаж байна. Ийм зүйлүүд байна. Мэдлэгээ сургууль байна. 17 мянган хичээл байна. Тэнд бол одоо ингээ хүүхдүүд бүрэн өөрөө үзээд ороод явах боломжтой. Ийм зүйлүүд нь бол үлдэнэ. Бид нөгөө талдаа энэ бас дэлгэцийн донтолт гэх мэт ийм одоо сөрөг үр дагавруудыг харах хэрэгтэй. Тэгээд бид олон талаас асуудлыг харах хэрэгтэй. Тэгэхээр сандаг очир гишүүн таны яг хэлсэнчлэн хэрвээ ингээд хязгаарлал ямар сөрөг үр дүн гарч болох вэ гэдэг ийм бас энэ сөрөг үр дүнгуудыг бас тооцоол ёстой. Жишээлбэл одоо Facebook дээр ямар хэлцэлт орох юм, Insta дээр яах юм.
За одоо ингээд мөн одоо энэ асуудлаар олон улсад яаж зөвөр ойлгуулахын ч гэдэм үү. Зүгээр бас нэг том соёл эргээд орж ирж ийн л гэж ойлгох хэрэгтэй. Хүүхэд бас хамжаарахтаа ордог. Энэ одоо гар утсын хэрэглээ эднэр нь бол их хамжаарахтаа болдог. Ийм юм орж ирж байна. Тэр сургалтад бол AI-г сургах, заах энэ нэвтрүүлгийг бол би бүрэн дэмжинэ. Энэ бол одоо энэ дэлхийн хандлага. Одоо хятад ороод ирсэн байна. Бид бас энэ компьютерийн ухаан гэдэг хөтөлбөр дээрээ бас энэ химэл оюун ухааныг заах асуудлыг хөтөлбөрийн шинжилгээний хүрээнд яриад явж байна. Тэгэхээр зэрэг бид юуг бол интернетийн цахим орчин дах SNS буюу нийгмийн сүлжээнд хүүхдүүдийнхээ эрхийг хэрхэн хамгаалах вэ, хүүхдээ хэрхэн хамгаалах вэ, хэрхэн зөв одоо ийм оролцдог соёлыг бий болгох вэ гэдэг байна. Өнөөдөр ингээд ямар ч хамгаалтгүй ингээд яваад байхаар тролл буюу хуурамч хаягаар ордог. Тэгээ бие биен рүүгээ дайрдаг. Бие биендээ ингээд өнөөдрийн ямар одоо сөрөг нөлөө үзүүлээд байгааг цагдаагийн ерөнхий газрын мэдээлэлээс бас хэлж байгаа. Тэгэхээр мэдээж энэ хүүхдүүдийг гар утсаа хэрэглэх, за тэр сурах орчиндөө интернетийн зөв AI ашиглах гэдэг энэ бүх хэрхэн яг. За баяр сайхан гишүүн хариулъя. Баяр сайхан гишүүн. 5 дугаар микрофон. За би энэ дээр нэг тодруулах хийчихье гэж бодож байна. Энэ өсвөр наснд хүүхдийг захим орчинд хамгаалах гэдэг. Бид нар өсвөр нас гэж хязгаарлаж болохгүй байгаа. Сандаг очир гишүүн нарын өргөн барьж исэн хууль дээр бид нар хамгийн гол санаа зовж исэн юм бол хилд ороогүй хүүхдүүдэд гар утсыг хэрэглүүлснээрээ бид нар хилээ алдах гээд байна. Үүнийгээ дагаа соёлоо алдж байна. Монгол хүүхдүүд дандаа гадны контент үзэж байна. Хүүхдийн хил наснд тохирсон ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүд хилд ороогүй хүүхдүүдэд зориулсан Монгол контент хийж өгөөч гэдэг асуудлыг соёлын амд бол олон жил тавьж байгаа. Тэгэхээр энэ ажлын хэсэгт бол соёлын ам бас орж ирэх ёстой байх гэж бодож байна. За хил соёлын асуудал алдагдах юм бол Монгол улсын тусгаар тогтнол алдагдана. За дээрээс нь сая энэ дурддагдаагүй асуудлууд бол энэ Cyber Tips гэдэг олон улсын байгууллагаас 12-аас 18 насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар 85% нь бол цахим гадуурхалд өртөж байна. 5 дугаар микрофоныг гүйцээгээд өгье. Дэлхийн хэмжээнд энэ 19-с 20 онд энэ төрлийн одоо гэмт хэрэг дэлхийн хэмжээнд 28%-аар өсөж байхад Монгол улсад 132%-аар өсөж байна гэсэн ийм одоо судалгаа байгаа. Дээрэс нь жилд амиа хорлож байгаа 500 хүний 25% нь Монгол хүмүүс шүү. 10-аас 25 насны хүүхэд залуучууд байна гэсэн энэ асуудал байгаа. Тэгэхээр бид нар энэ цахим орчин гэхээр зүгээр нэг гар утасны хэрэглээ төдий бус. Энэ хүүхдүүдийнхээ сэтгэл санааны байдал гаднаас нь харагдахгүй мөртлөө дотроо сэмэрсэн зүрхтэй өөртөө итгэлгүй энэ одоо эмзэг насандаа энэ янз бүрээр энэ зах хязгааргүй интернет орчинд доромжлуулж байгаа, гадуурхагдж байгаа, барьцаалагдж байгаа энэ хүүхдүүдийн асуудал. Түрүүн би Нара гишүүний асуултанд ингээд микрофон хаагдчихлаа. Тэр гэр бүлийн орчинд эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүдийнхээ хинтээ найзалж нөхөрлж байгааг харах асуудал. Энэ дээр бас эцэг эхийн За 5 дугаар микрофоныг гүйцээгээд өгье. 5 дугаар микрофон гүйцээгээд өгье. Тэгэхээр энэ цахим орчны асуудал одоо дээрэс нь дахиад манай цахим хамгааллын одоо яам маань бүр AI технологи, стратеги янз бүрийн ярьж ин л та. Гэтэл Монгол улсад өнөөдөр хүүхдийн хөгжлийн бодлого, хүүхдээ хөгжүүлэх бодлого, хүүхдээ энэ захим орчинд хамгаалах тэр бодлого нь ерөөсөй байхгүй байгаамаа. Тэгтэл улс үндэстэн болон техник технологийн энэ өндөр хөгжлийн хажуугаар яаж улс үндэстнийхээ хүмүүсийг тэр үндэстэн байхаар тэр хилээр нь, соёлоор нь, тийм ээ, зан чанараар нь, ёс суртахуунаар нь хамгаалах вэ, мэдлэг боловсруулалаар нь хамгаалах вэ гэдэг бодлого зэрэг явж иж энэ техник технологийн асуудал бас хажууд нь явагдаж байгаа шүү. Монгол улсад болохоор хүний хөгжлийн бодлого, хүүхдийн хөгжлийн бодлого. За 5 дугаар микрофон гүйцээгч. Ахиж би өгөхгүй шүү. Баяр сайхан дарга. Хэлээ дууссан уу?
Баярлалаа. Тэгээд энэ ажлын хэсэгт соёлын яамыг оруулж өгч бас энэ хуучин энэ хуулийг өргөн барьж исэн одоо байгаа их хурлын гишүүд нь бас анхаарч ялангуяа энэ хууль зүйн байнгын хорооны гишүүд ч гэсэн онцгой анхаарч өгөөч. Энэ бол зөвхөн өсвөр насны асуудал биш, боловсролын асуудал биш. Хил соёлоо алдах гэдэг асуудал, хүүхдүүд маань сэтгцийн өвчтөй болж байгаа асуудал, гар утас үзэхгүй бол хоол идэхгүй болж байгаа асуудал, зан чанарын одоо хүмүүжил төлөвчлийн тийм одоо алдаанд орж байгаа ийм хөгжлийн асуудал байгаад байгаа шүү гэдгийг нэмж хэлье. Баярлалаа.